Залуужуулах бичлэг 43 ч юм уу үрж байна. Тэгээд 43 дээр болохоор юу ярьж байгаа гэхээр нэр залуужуулах гэдэг нэртэй мөртлөө залуужуулах тухай ярьдгүү зарим бичлүүд байдаг. Тэгэхээр яа ингэж байгаа юм бэ гэхээр энэ хараа уул нөө залхуу бичлэг гэдэг нэртэй бичлэг байхгүй юу? Залхуу бичлэг гэдэг нь болохоор нэр өхөөсөө залхуурсан тэгсэн мөртлөө хвчлэг хийх хүсэж байгаа тийм учраас ингэж бичлэг явж байгаа. Тэгээд залхуу бичлэгэн дээр янз янзын саунд ирж байгаа. Энэ саунд дээр одоо өнөөдрийн яг энэ 43 дахь бичлэгтэн дээр ярих гэдэг юм юм бэхээр сэтгэлтэй хүний тухай ярих гэдэг. Сэтгэлтэй хүн гэдэг нь гэхдээ ямар нэг эхлэх гэхээр сайхан сэтгэлтэй хүн гэдэг утгаараа биш зүгээр сайхан сэтгэлтэй утга дотор нь байгаа ч гэсэн сэтгэлийн иргэшээсэн хүн гэдэг тухай ярих гэдэг байхгүй яг бүтэн утга нь болохоор сэтгэлийн иргэшээсэн хүн гэж юу нь ямар хүнийг хэлт юм бэ гэдэг асуудал шүү дээ. Тэгэхээр ер нь бол харин та нарт өөрхөн жишээгээр хэлвэл та нар мэддэг жишээгээр бол буддаа байж болно. Хаадаас харин тэгэл байнга хэлдэг монгол хүн юм шиг хэлнэ. Тэгээ Чингис хаан Тэмүүжин байж болно. Гэхдээ энэ хоёрын төрөл нь өөр. Нэг нь болохоор дотоод сэтгэлээр иргэшээсэн. Нэг нь бол дотоод сэтгэлтэй тодорхой хэмжээнд иргэшээсэн ч гэсэн бусд хүмүүсийн сэтгэлийг өөртөө авч ингээд нэгтгсэн гэсэн хоёр өөр янз байгаа шүү дээ. Нэг нь илүү махан бие төвтэй, амьдрал төвтэй, нэг нь болохоор дотоод сэтгэл төвтэй байгаа тийм. Тэгээд энэ бол хоёулаас сэтгэл иргэшээсэн юм бохгүй. Тэгээд айл ал үе шат юм ингээд төрлөөс нь хамаараад өөр үүсгэсэн. Та яг энэ сэтгэлийг иргэшээхийн тулд бие махбод болон оюун ухааныг бүтэн иргэшээх хэрэгтэй. Иргэшээх гэдэг нь юу юм бэ гэхээр одоо жоохон дээр үеийн үг бүрэн эзэмшиж ашиглаж сурах гэсэнтэй төстэй хэлвэл арай онох юм болоо да. Тэгээ одоохондоо яг энэ бичлэгэнд бол тийм утгаар нэг удаа ашиглаж явж байна. Тэгэхээр тийм байдлаар бид нар чадж гин үү гэвэл бас заримдаа чадахгүй л байгаа юм байна л да. Одоо жишээлбэл сэтгэлийг иргэшээх гэдэг чинь юу юм бэ гэхээр хүндлэл сэтгэлийг иргэшээх хамгийн сайн арга зам юу юм бэ гэхээр хүндлэл үлгэр дуурайл гэдэг байхгүй юу? Зодож загнах занчих бол дараагийн асуудал. Тэгээ ялангуяа орчин үед бол энэ бол үлгэр дуурайл үзүүлэх, хүндлэхүүц хэмжээний мэдрэмжийг мэдрүүлэх гэдэг зүйл байна. Одоо энийг яг ойрхон жишээн дээр юм уу хөндлөх юм бэхээр одоо аав ээж хүүхдэд яаж хүндлүүлэх вэ гэвэл тэр хүмүүсээ сэтгэлийн хүндлүүлэхүүц хэмжээний үлгэр дуурайл үзүүлэх хүч тийм зөв хүн байх хэрэгтэй. Зөв хүн гэхээр дахиад яг энэ том утгаар нь хэлж байгаа шүү. Одоо юу гэдэг бүх төрөлтэй амжилттай хүн байх хэрэгтэй гэсэн үг. Өөрийнхөө мэдхгүй зүйлээ бас зааж өгч чадахгүй. Тэгэхээр мэддэг зүйлээ зааж өгөх хэмжээний хүн өөрөө төлөвшөлтэй бол бусдад зааж өгч чаддаг, үлгэр дуурайл үзүүлж чаддаг. Тэгээ орчин үед ямар асуудал үүсч байгаа нөхөр багшаа хувь биеийн хүндлэгийг хэцүү болчиход байгаа. 10 жилийн багш ч юм уу ингэ шавнар нөгөө багшаа хүндлэгийг хэцүү болчиход байгаа байхгүй. Энд яг хоёр нөлөө байгаа л да. Нэг нь бол мэдээж одоо юу гэдэг аав ээжийн нөлөө байна. Тэг ингээд аав ээж нэг хүндлэхүүлэхээс тийм мэдрэмжийг өгөхгүй байна. Хоёрдугаар болохоор энэ интернет байна. За гуравдугаар бол яг үндсэн сэдвүүн яг юм бэхээр тэр хүн нь өөрөө угаасаа хүндлүүлэх хэмжээний төлөвшөлтэй хүн, оюун ухааныг иргэшээсэн хүн биш байгаа байхгүй. Тийм мэдрэмж төрүүлчих юм бол та тэр хүнийг намайг хүндлэх гэж загнасан загнаагүй шууд хүндэлдэг. Тэгэхээр энэ ойлголт бол их сургуулиас ч бас заримдаа авдаг ойлголт биш. Заримдаа бол төрлөх байдаг, заримдаа бүтээдэг. Гэхдээ энэ бол төрлөх байсан ч гэсэн хөгжүүлэх шаардлагатай тийм зүйл. Тэгээд нэг бичлэгээр энэ бүх санаа бүгдийг базжилж чадахгүй ч гэсэн гол нь бид нэр яг энийг ингээд багш шавгалдаг. Одоо лам багш гэдэг хүн байл шүү дээ. Лам багш гэдэг хүн ч гэсэн бид өөр багш гэж үзвэл зарим утгаараа иргэшээх үз хэмжээний хүн биш л та. Тэгээ төлөвшлөхөө те ингээд үзүүлдэг үзүүлэх хэмжээний хүн биш аа. Гэхдээ яг энэ зааж байгаа зүйлсээ тодорхой хэмжээнд сайн заахын тулд мэдээж маш сайн хичээж байгаа. Тэгэхээр яг үндэ сэтгэлийн иргэшээс хүн байх юм бол тэр хүн ярих шаардлагагүй юм байна л да. Энэ тухай. Одоо юу гэдэг нь ярих шаардлагагүйгээр хүндлэгддэг гэсэн үг. Одоо тэгээ би та нараас ингээ хүндлэлийг гуйгаад ч юм уу загнаад ч юм уу бас яг бүрэн үс авахгүй юм байна л да. Би өөрөө яг энэ хийж байгаа зүйлийг хэрэгжүүлээд үлгэр дуурайл болоод яг том хэмжээгээр харуулж чадах юм бол илүү хүмүүс хүндэлдэг шүү дээ. Тэгэхээр яг шав гэж сонсч ивэл та нар яг юуг ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр одоо та нарт тийм харилцаа зөндөө байгаа ингээд бүтэхгүй байгаа харилцаанууд. Тэгэхээр та нар мөнгийг бас хэрвээ яг мөнгө олдохгүй байна гэвэл мөнгийг ойлгохгүй байна л гэсэн үг. Хүмүүсийг ойлгоогүй байна гэсэн үг. Ойлгочих юм бол яг тийм цэвэрхэн биш гэхдээ боддог шиг бохирч биш гэхдээ нэг тийм голчтой баригдах зүйл байхгүй. Тэгэхээр баян хүмүүсийн нэг ингээ ойлгоод бариад авсан байдаг. Азар болон азтай байдлаар болон яг хөдөлмөр хоёрын дунд нийлбэрээр ингээ олоод авсан байдаг хгүй зүйл төлөх чадвараараа тэгээ сэргэлэн занчраараа ч юм уу. Гэхдээ энэ шиг бид нар ямар нэгэн байдлаар улс уртаагаар ингээ эрүүл мэндийн зүйлсийг ч гэсэн гэр бүл гэдэг зүйлсийг ч гэсэн барьж авах хэрэгтэй байна. Тэгээ дээрэс нь эрэгтэй хүн ч гэсэн хэрвээ гэр бүл зохиож ивэл эмэгтэй хүний сэтгэлийг нэрших шаардлагатай болдог. Харилцаа бид нар дандаа цаг үед нийгмийн харилцаанд ордог шүү дээ. Тэгэхээр хүндлүүлэх үз хэмжээнд үнэнч байлгах үз хэмжээнд байлгахын тулд тэр хүн бүх төрөлтөө төгсөх хүн байх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр бид нар одоохондоо яагаад ингэж гэр бүл сал бүх зүйл байдаг вэ гэхээр бид нар төлөвшөөгүй байгаа байхгүй юу. Гэтэ энэ яг хүн би та нарыг хэлээд байгаа биш.
Хэрэв бид бурханлаг зүгээс хараад бурхны зүгээс харах юм бол хүн төлөвтөг нэг хүн гэтгүй нийтээрээ төлөвшөөгүй байгаа байхгүй юу? Тийм амьд биш, лаг биш, гэрэлтэй биш байгаа учраас нөгөө л нэг байдаг муу мухагийн их усүртэй муу мухай сэтгэл дотроо баригдсан сул дорой тэг ингээд явцсан хүрээнд байгаад байгаа учраас бид нэр ингээд бүтэн ийм хүнлэг чадвараа ингээд хүний бүх төр чадвараа оюун ухааны чадвараа зүтгэлийн төр чадваруудаа ашиглаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэ контролдог эргэн тойрны өөрчлөх одоо материалын ертөнцийг шууд хөдөлгөж чадах ч юм уу те ингээд зөндөө олон тийм чадварууд хүнд байдаг байхгүй. Тэгээ дэрийг ингээд одоохонд яагаад бид нар ингээд сул дорой байгаа яагаад иргэшэхгүй юм гэхээр бидний одоо энэ судалж байгаа зүйлсүүд яг тэр бие махбодыг соён гэгэрүүлээд хортой зүйлсийн цэгцлээд ингээд үнэхээр яг ингээд соён гэгэрүүлэх гэдэг үг шиг байж чадахгүй байхгүй. Тийм учраас бид нар юм сул дорой байна. Тэгэхээр хичээж байгаа. Тэгээ дээрэс нь гэрэлтэй хэсгүүд бас хөндлөлт нь гарч ирж байгаа. Мэдээж байнга тийм үү биш байгаа. Гэтэл ер нь бол бид нар яг тэр шумаа жоохон өндөр тавиад яг тэр тодтголтоо яг хүрэх хэрэгтэй байхгүй юу? Тодтголтоо. Лам багш гэсэн яагаад өөр хөндлөлт юм бэ гэхээр одоогийн лам багш нар хинт хөндлөлт болсон бэ гэхээр яг өндөө би харин өөр хөндлөлтгүйтэй байх хэлдэг шүү дээ. Яагаад би хөндлөлт юм бэ гэхээр нэгдүгээр яг би залуу хүн, хоёрдугаар болохоор би амьдралаас юу хүлээж байгаа, юу хүсэж байгааг мэддэг хүн байхгүй юу? Тэгээ дээрэс нь болсон болоогүй нэг ийм ном судлаад багш магштай байгаад шүү дээ. Тэр Чэвэн багш гэдэг багшийг харчаад одоогийн лам нарыг харахаар надад үнэхээр хүндлэхээс сэтгэл ерөөсөө төрдөг. Чэн гэдэг хүн. Тэр чэнийг ойлгохгүй бол та нар тэр чэнийг номоос нь уншаарай. Тэгээд хүрдэггүй байхгүй. Яагаад ч хүрдэггүй гэд. Пасторууд ирсэн. За би хэрэв Библи уншсан байлаа гэд би Христ гэдэг хүний амьдралыг, номлолыг хараад цаанаа хэлж байгаа сүнслэг утга санаа тэр зүйлийг харсан байлаа гэж бодоход тэгээд ингээд эхний эрэлт, дахин эрэлтийн тэр зөвнөлүүд, тайллууд, яагаад эхнээсээ бичсэн ингээд олон зүйлийг харсан байгаа бол тэр пасторуудыг харахад өрөвдмөр гараад байдаг байхгүй яг үндэ. Тэгэхээр чин угаасаа ингээд сэтгэлийг иргэшээж чадахгүй байх нь ингээд зүйл юм байна л да. Тэгэхээр бид нар одоо ингээд үйл итгэж байгаа нь бол зөв. Эсвэл ингээд яг цаг нөхцөх зорилгоор судалж хийж болно. Гэхдээ та нар хэрвээ тэгвэл дутуу судлал заримдаа хэрэггүй хог өрдөг байхгүй цаг үрсэнд явдал болно. Тэгэхээр дутуу судлах байгаа бол өнөхөө төгс мэдлэгээр авч чадахгүй байгаа бол төгсөд тэмүүлэх байгаа ойлгоорой. Бид нар шашнаас яг юу хэлж байгаа юм бэ гэхээр шашнаас уулын тэр сэтгэлийг бүрэн иргэшээх тэр чадварыг хүн төлөвтний сүнслэг түүхийг, асуудлыг, жинхэнэ бурхны тухай, жинхэнэ өөрийнхөө тухай, хэр сул дорой байгаа тухай, яаж хүчрэгдэх тухай, одоо гим нүглийн асуудалтай бохирдол энэ бүх зүйлийг шийдвэр арга замын тухай суралцах хэрэгтэй байна л та. Тэгэхээр ер нь бол тэр хэмжээний багш нар одоохондоо биднэрт талгаа. Тэгээ тэр хэмжээний багш нар хэрэг гэхдээ зарим утгаараа гарч иж байгаа тэрийг хайж болоод суралцах хэрэгтэй. Тэр хэмжээнд нь эсвэл нөгөө багш нараас зааж өгөх хэрэгтэй юм байна. Тэр юу ч яриад дуусахгүй гол нь юу ч сэтгэлийг иргэшээх, сэтгэлийг эзэмдэх гэдэг зүйлийг сэтгэлтэй хүн гэдэг сэдвээ жоохон том утгаар тавиач. Бити зүгээр ингээд нэг юм годомжид байгаа нэг хоо олдог хүнийг бас сэтгэлтэй хүн, сайхан сэтгэлтэй гэж бити бодлоо. Найзуудаараа ч бид нар тиймэрхүү сэтгэл тавиад идэв штэ. Яг гоо энэ бол амьдарч байгаа хугацаанд хүн заавал буддаатай найзлах гэдэг хавтай биш штэ. Зүгээр ингээд төгс биш ч гэсэн төгсчгээр нь хайрлаад явна тийм үү. Гэтэл бид нар яг энэ амьдралаас үзэж байгаа том зүйлээ бодож л байх хэрэгтэй байхгүй ойлгож л байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд явцсан хүрээнд бодсоор байгаа тэр дотор бүр гаццсан хүмүүсэндөө байдаг. Тэгэхээр нэг буддичнаас юу хүлээж байгаач мартцсан хүмүүс байдаг байхгүй. Буддаг хин тухайч мартцсан. Тэгээд зүгээр ингээд нэг юм жоо идшид хайгаад явдаг. Тэгээд нэг юм гүний аврал биш төв зургийн нэг тийм нэг хутганы шархан дээр нэг хурууны линт нааж байгаа юм шиг юм хийгээд явахыг хүсдэг хүмүүс Монгол зөндөө байна. Тэгээд ийм хүмүүс маш олон болчих юм бол энэ бол аюултай. Ийм хүмүүс олон болчих юм бол ерөөсөө сайн хэсгийг идчихдэг. Тэгээд ерөөсөө урагшилтгүй, харь үндэстний зөв соёлоодыг цаг үетэйгээ нийлүүлж ялгаж чаддаггүй. Тэгэл яг л бид нар одоо 1600 шиг амьдрал эхлэв шүү дээ. 1600 дэж мундаг лам нар байсан би бүгдийг хөндлөн би өөрөө хэрэг урд насанда хүн байсан бол тэдний нэг ч байсан гэж магадгүй. Гэхдээ би тэрэндээ нэг ачаал бүтлэг өгдөггүй шүү дээ. Өөх шаарлах жоохгүй уусаа хүн сүнсээ хэдэн удаач биесээ төсөн байсан тэр нэг хамаагүй сэдв байхгүй. Гол нь тэр үед тийм мундаг хүмүүс байсан ч гэсэн маас нэг тийм байгааг байхгүй. Нөгөө л Эрдэнэцуугаас авахуулаад тэгээ Улаанбаатар хүртэл мөрөгдөг. Янз янзын үүдэл хийдэг. Тэгээд нэг юм соён гэгэрсэн шинж хүч чадлын шинж байхгүй. Тийм болохоор л ингээл өөр улс орнууд хөгжиж явах бид нар ингээд нэг байдлаа гацж штэ материалын хөгжлийн хувьд. Тэгээ материалын хөгжлийн хувьд гацснаа одоо бид нар мянган удаа зүгтгүүд нэмэргүй байхгүй. Мянган удаа магтаал те. Одоо бид нар тэгтээ тэр үед чинь гоё мундаг бурхан бүтээжсэн штэ. Тэ тэр үеийн соёл мундаг байсан штэ. Амьдралын лаг байсан штэ гэж яриад нэмэргүй байхгүй. Яг бол бод амьдралтай бид нар хоцорч явж ирсэн байна гэдэг нь одоо ингээд харагдчихэдэг. Тэр хурдуудаа бид нар үнэнхээр нөх хэрэгтэй байна. Бид Монгол хүн жоохон ядуу байна, Монгол хүн жоохон сэтгэлгүй байна, Монгол хүн жоохон хүн чанаргүй байна. Тэгээ би нэг өөрөө хэлээд байгаа биш юм үзсэн хүмүүс ч гэсэн хэлж чинь эсвэл олон зүйл төр харагдчихээн. Тэгээ маасаа ингэ ярих юм бол бас жоохон тодорхой хэмжээнд бол
тийм айхтар мундаг биш байна. Тийм болохоор бид нар ийм буруу соёлгуудтайгаа их удаа болцгоё. Тэгээ хамтдаа явсан хичээцгээе. Тэгээ сэтгэлийг эрхшээдэг, сэтгэлийг зэмддэг үнэхүү сайн хүмүүс болцгоё, хүчтэй хүн болцгоё. Тэгээ бид нар яг тийм хүн болж чадах юм бол бие махбодын хувьд ч хүчтэй, оюун ухааны хувьд ч хүчтэй. Тэгээ хамгийн сүүлд нь тэр төгсгөлийн сэдв болох яг энэ 3 тулгуун жилгоо барьж чадсан хүн бол Монгол хүн үнэхээр ялагдчихгүй болно. Монгол хүн айлч хүнд ялагдчихгүй, Монгол хүн үнэхээр өгшгүй, үхэл хацалцаа болж бид нар ялшгүй хэмжээнд хүрэх боломжтой байхгүй юу? Тэр боломжийг тэгээд үтсэн. Одоо биш мах ирээдүйд нь хана хязгаар дүнсд ойлгох байх, би эсвэл ойлголт хэмжээнд заах байх тэр хүртэл хамтаа хичээцгээе. Тэгээд үтсэн дараагийн бичлэг болцгоё.